За сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За та бүхэндээ өнөөдөр халаагуурын талаар хэрэглэгчээс түгээмэл ирээд идэг асуултуудын талаар хариулт өгөхөөр Газ Стор дэлгүүрт хүрэлцэн ирээд байна. За хэдүүлээ дотогч орж халаагууртайгаа танилцъя. За тэгэхээр хамгийн их худалдаалагддаг, хамгийн түгээмэл гадуур байгаа халаагуурын хэдүүлээ авч үзье. За энэ халаагуур бол 3 сетгтэй. За 3 шатлалаар нэгэсэндээ аснаа гэсэн үг. За энэ халаагуурыг хэдүүлээ холбох ажлаас эхлээд хэдүүлээ үзчихье. За холбохдоо бол за ингээд уян шаланг. За энэ бол бүргийн цэнхэр нь болохоор даралт хөрөөлөгч буюу регулятор. За тэгээд энэ шаланг бол халаагуурынхаа яг их үүсвэрлөө буюу хоолоор холбож өгч хомоодлаад за дараагаар энэ шалангийн толбосны дараагаар за боллоондоо цагийн зүүнний эсрэг эргүүлээд чангалаад өгч. За ингэж чангаллаа. За ингээд энэ боллоо ч өөрөө энэ халаагуурынхаа арталт орчдөг давуу талтай энэ халаагуурын тухайд. За мөн өөрөө өрөөнд дотор зөөвөрлөх зориулагдсан өөрөө хөдөлгөөнт дугуйтай. За мөн дээрээс нь энэ халаагуур нь заавал тэгш хатуу газаргуу дээр байрлуулах ёстой. Мөн тийм дөргөө чичиргээтэй газарт бас өөрөө унтардаг тийм мэдрэгчтэй байдаг гэсэн. Нэгэсэндээ газар хөдлөлтийн мэдрэгчтэй гэж ойлгож байна. Тэгэхээр халаагуурыг нэгэсэндээ гадаргуун тэгшхэн хатуу ийм гадаргуу дээр заавал суйрлуулах нь. За ингээд газа нээснийхаа дараагаар халаагуураа яг энэ очлуур гэж байгаа энэ ихний байрал дээр энэ маань халаагуурын чих байгаа. За энийгээ доошоо дарж агаад магнитаа өгнө. За энийгээ дараатай байлгасан чихтэй 5-10 секунд хүлээнэ. За 5-10 секунд хүлээхээр энд дасж байгаа энэ дүүл мэдрэгчийн гал маань нэгэснээр тогтоож өгдөг. Энийг 5-10 секунд болохгүйгээр шууд гараа авчих юм бол нэгэснээр дүүл нь унтарчдаг учраас энийг заавал дараатай байлгаж ажиллуулж байгаа. За тэгээд энэ дээрээ бол 1 сетиг, за энэ дээрээ 2 сетиг, энэ дээрээ 3 сетиг гэх мэтлээ. За тэнгүүтлээ энийг бол заавал дарж иж энэ хуулбарууд руугаа шилжнэ гэсэн үг. За энэ халаагуур нь ямар зарцуулалттай вэ гэхээр за 1 сетгээр ажиллаж байгаа тохиолдолд бол энэ 100 г орчмыг зарцуулна. 2 сетиг бол 200 г, 3 сетиг ажиллаж байгаа үед бол 300 г гэдэг. За ийм зарцуулалттай байх нь энэ халаагуур. За энэ халаагуурыг яг ашиглаж байх үед бол хамгийн нэн түрүүнд бол хараа хяналтын дор ажиллуулна гэж байна. За тэр хараа хяналт гэдэг нь юу хэлж ийм нэхэр энэ халаагуурыг ажиллуулах үед заавал нийлүүлэгчээс зааварчилгаа авсан хүн хараа хяналтынхаа дор энэ халаагуурыг ажиллуулна гэж ойлгоно гэсэн үг. Тэгэхээр зааварчилгаа аваагүй за мөн дээрээс нь хүүхэд за өөрийгөө хянах чадваргүй болсон согтуу хүн зэрэг хүмүүс бол энэ халаагуурыг бол ажиллуулж ашиглаж болохгүй гэж ойлгож байна. Тэгэхээр заавал зааварчилгаа авсан хүн энэ халаагуурыг ашиглах эрхтэй байх нэ гэж ойлгох нь байна. За тэгвэл энэ халаагуур маань өрөөнд дотор ажиллаж байх үед бол нэгэн тал гал гарч байгаа учраас хүчил төрөгчийн оролцоотойгоор явагдаж байгаа учраас энэ өрөөнд хүчил төрөгчийг бол шатаагаа дуусгачна гэсэн үг л дээ. Дээрээс нь нэмээд хуурайшуулна гэсэн үг. Тэгэхээр энийг бид нар яаж сармагжуулж тэнд нь аюулгүй хүн аж төрөх вэ гэхээр нэгдүгээрт бол 2 цаг тутамд тухайн халаагуур ажиллаж байгаа өрөө засалгаанд агааржуулт хийх хэрэгтэй 2 цаг тутамд. За дээрээс нь нэмээд яг энэ халж байгаа энэ хэсэг дээрээ халж байгаа энэ хэсгийнхаа хажууд төмөрс автаа ус тавьчих юм бол бас тэр өрөөний хуурайшилтыг бас багасгах тийм ач тустай. Тэгэхээр ийм байдлаар бол сармагжуулж ажиллуулж болно. За дээрээс нь нэмээ хэлэхэд ойр тойронд нь шатах материалууд гал дэмждэг. За жишээлбэл гэрийн шалан хулдаас ч юм уу аль эсвэл гал амархан дэмждэг тийм материал байлаа гэж үзэх юм бол энэ халаагуурыг бас тийм газар суйрлуулж болохгүй байх юм шүү дээ. Аль болох гал дэмждэггүй тийм материал дээр л нэгсэндээ халаагуурыг тэгшхэн хөдөлгөөнгүй суйрлуулна гэж ойлгох. За тэгээд өрөөнд дотор объектын өрөөнд дотор энэ халаагуурыг ийш тийшээ зөөвөрлөхөр бол заавал боллооныхаа крантыг цагийн зүүнний дагуу эргүүлээд бүрэн гүйцэд хаагаад бүр аль болох энэ холболтоо яг саяны түрүүний миний холбосон шиг энэ холболтоо энэ боллооно
энэ халаагуураас салгаж ээж зөөвөрлж ивэл аюулгүй найдвартай гэж ойлгож байна. За ингээ холболтоо салгаад одоо энэ хоёрыг бол тус тусад нь нөгөө нэг очих объектууд цэг дээр нэгэсэндээ тус тусад нь аваачих юм бол илүү аюулгүй гэж ойлгож байна. Илүү аюулгүй. Бас нэг анхаарах зүйл нь бол халаагуур маань өөрөө нөгөө нэг шатлалтынхаа нөгөө нэг утааг гадагшаага гаргадаггүй учраас л тэр одоо нөгөө нэг агааржуулалт гэдэг юмыг маш сайн хийх шаардлагатай гэдгийг л та бүхэн маань ойлгох хэрэгтэй. Газын тоног төхөөрөмжийг ажилуулж байх үед бол газ мэдрэгч гэдэг зүйлийг заавал ашиглах хэрэгтэй. Газ яг алдахаараа одоо нэг одоо тухайн яг объектын одоо хамгийн нам дор гадаргуу руу газ маань өөрөө очиж тогтдог учраас энэ газ мэдрэгч гэдэг зүйлийг яг газ ашиглаж байгаа тэр өрөө цэцлэганд бол заавалшгүй байрлуулах хэрэгтэй. За энэ газ мэдрэгчийг хэрхэн яаж суурлуулах вэ гэхээр нэгэсэндээ яг одоо энэ тоног төхөөрөмж буюу одоо энэ халаагуур за боллоо хоёр чинь ингээд цугтай холбогдож байгаа. За тэгэхээр энэ газ мэдрэгч маань өөрийнх нь яг мэдрэх цар хүрээ нь болохоор хаашаашаа 2 метрийн радиус дотор газыг мэдэрж байгаа. За мөн тухайн одоо шингэрүүлсэн хийн түлш гэдэг энэ бүтээгдэхүүн чинь өөрөө агаараас хүнд учраас хамгийн нам дор гадаргуугаар тогтно гэдэг үүднээс одоо энэ газ мэдрэгч гэж зүйлээ тухайн өрөөнийхөө яг нэг шалнаас 30 см-ээс ихгүй өндөрт гэж байгаа шүү. Шалнаас 30 см-ээс ихгүй өндөрт энэ газ мэдрэгч гэдэг зүйлээ одоо хамт суурлуулад өгч. Тэгэл энэ вилкийн арзетикэнд залгаал нэгэсэндээ энэ газ мэдрэгч маань ажиллахад бэлэн болчихж байгаа. За энэ газ детектор буюу хий мэдрэгч маань за тогон залгахаар одоо энэ power гэдэг энэ шар ногоон гэрэл асж байгаа. За газ залгахаараа энэ аларм гэдэг оранж шар гэрэл асах хэрэгтэй. За хэдүүлээ энийг тогон залгаад 30 секундээс 1 минутын хооронд нэгэсэндээ энэ хий мэдрэгч гэдэг зүйл маань нэгэсэндээ газ мэдрэх одоо боломжтой буюу одоо бэлэн байдалд шилждэг. За тэгэхээр энийг тогон залгаад 30 секундээс минутын дотор одоо нэгэсэндээ энэ газ мэдрэгч маань газа би мэдрэхэд бэлэн боллоо гэдэг нэгэсэндээ одоо бэлэн болдог гэж үйлдвэрийнхаа одоо яг пэйж дээр байна. За хэрэг газ алдвал тэгэхээр энэ зүйл бол зайлшгүй одоо энэ хийн тоног төхөөрөмж ажиллуулж байгаа өрөөцлөхөнд бол энэ төхөөрөмж маань зайлшгүй байх шаардлагатай гэдгийг бас хэлэх шаардлагатай гэж бодож байна. Өөрийнхөө гэр оронд одоо байшин барилгадаа одоо газаар халаалтыг шийдэх гэх юм бол одоо арай өөр одоо газан бойлор буюу хий халаалтын зуух гэд арай өөр одоо төрлийн тоног төхөөрөмжийг ашиглах тохиромжтой. Тэр нь яадаг вэ гэхээр нөгөө нэг шатлалтын бүтээгдэхүүн буюу утаагаа гадагшаага гаргацдаг яндантай байдаг учраас тийм халаалтыг одоо газар халаалтаа шийдэх гэж байгаа бол айл өрхүүд тэр хийн бойлор гэдэг зүйлийг сонгох нь тохиромжтой гэж ойлгож байна. За тэгээд энэ халаагуурын тухайд бол яг нөгөө хэрэглэгчээс ирсэн төгөөмөл асуултын өрөөнд бол тайлбарлах зүйл нь бол энэ байлаа. За тэгээд өөр асууж тодруулах зүйл гарвал тэгээд коммент бичиж асууж болно. За тэгэхээр хэрэглэгчдээс бас нэгэн ирээд идэг төгөөмөл асуултуудын нэг нь болохоор газан халаагуур газан бойлор хий халаалтын зуух гэдэг хоёр зүйлийг хооронд нь бас одоо ялгааг нь төдийлэн сайн мэдэхгүй байгаа. Тэр нь юу вэ гэхээр газан халаагуур нь болохоор одоо төр зүрийн тийм зөөврийн байдлаар ашиглагддаг ийм төхөөрөмж байдаг бол тэгээд мэдээж дээрээс нь бас бага метр квадратыг халаадаг төхөөрөмж байдаг бол хий халаалтын зуух буюу газан бойлор гэдэг энэ төхөөрөмж маань метр квадрат нь том. За дээрээс нь жилийн 4 улиралд ямар ч байдлаар ашиглах боломжтой. За тэр нь юу вэ гэхээр энэ хийн бойлор маань өөрөө нөгөө нэг шатлалтынхаа бүтээгдэхүүнийг газын халаагуур маань одоо тухайн орчиндөө шууд нэг угаар нь бага хэмжээнд ялгарч идэг бол энэ газын халаалтын энэ хийн бойлор нь болохоор одоо шатсан агаараа бол гадагшаага гаргацдаг юм яндантай байдаг. Тэрүүгээрээ одоо нэг аюулгүй ажиллагаа бөгөөд нэг газын халаагуур дээр нэг хараа хяналт илүү түлхүү шаардлагатай гэдэг бол газын бойлор дээр бол харьцангуй одоо хараа хяналт бол бас харьцангуй бага гэж ойлгож болно. Нэг өсөндөө хүн одоо гэрээсээ гараад гэрээ шойрлоо явах үедээ бол одоо энэ хийн бойлорынхаа тохиргоог одоо автомат дээр нь тавиад одоо өөрийнхөө хүссэн температурт тавиад өөрөө унтарнаа гэдэг тохиргоог нь хийгээд өгч юм бол хөнгүү ч гэсэн нэг өсөндөө одоо өөрийнхөө байх ёстой зааж өгсөн температураар очичоод буцаа эргээд өөрөө унтарчдаг. Тэгээд нөгөө системийнх нь одоо халаалт нь хөрөөд ирэх юм бол өөрөө автоматар хүний оролцоогоор
асчдаг ийм давуу талтай төхөөрөмж байгаа. За энэ төхөөрөмж нь тэгэхээр жилийн 4 улиралд суурин газруудад ашиглагддаг нь одоо хэрэгцээнийхээ халуун усыг бас давхар тухайн одоо айл өрх байгууллагууд одоо хэрэгцээнийхээ халуун усаа дээрээс нь шийдчин дахиад дээрээс нь объектынхаа халууныг мөн шийддгээрээ давуу талтай гэж ойлгож байна. Тэгэхээр газа халаагуур хийн бойлор гэдэг энэ хоёр зүйл маань бол одоо ийм хоёр ялгаатай ойлголтоо гэж та бүхэн мөн ойлгож байна. За эцэст нь та бүхэндээ дүгнээ хэлэхэд бол за ямар ч тоног төхөөрөмжийн ашиглалтын заавар түүний гарын авалгыг бол одоо уншиж танилцаад одоо өөрийн болох хэрэгтэй гэж зөвлөмөр байна. За тэгэхээр одоо энэ бидний одоо энэ ард харагдж байгаа энэ халаагуурын заавар гэхэд одоо энэ дээр аюулгүй ажиллагааны зөвлөмж, за хэрхэн суурлуулах, хэрхэн асаах, ашиглах зааварчилгаа эдгээр ингээ бүгд багтсан байдаг учраас одоо та бүхэн одоо нийлүүлэгчээс тоног төхөөрөмжийг худалдан аваад ашиглалтын заавартайгаа маш сайн танилцаарай гэж зөвлөмөр байна. За та бүхэндээ баярлалаа.